ангидаа орж иртэл багш нь сурагчдын суудлыг сольж байв. Түүнийг 1-р игнэний 4-р ширээнд цонхон талын суудалд суугаарай гэж хэллээ. Томоогийн шин суудал аль нь вэ? 1-р игнэ, 4-р ширээ, цонхон талын суудал. Зүг байна. Зүгчийн тэмдэглэгийг харахад багшийн ширээ баруун талд байна. Харин самбар багшийн ширээний аль зүгт байна вэ? Хойд байна. Томоо энэхүү зурагт ангийн эд юмсыг хэрхэн дүрсэлсэнийг сонирхон харлаа. Багшийн ширээ ногоон өнгөтэй учраас энд ногоон дөрвөлжин хэлбэртэй зуржээ гэж бодлоо. Томоогийн ширээг олоод аль зүгт байгааг тэмдэглээрэй. Зүг байна. Бүгдийг амжилттай хийлээ.